За хоёр асуулт байна. Нэгдүгээрт өнөөдөр Улсын хурлын чуулганаар засгийн газраас өргөн барьсан хоёр хуулийг татсан байгаа. Эдийн засгийн өршөөлөний тухай хууль, хоёр дахь нь стандартчил техникийн зохицуул, тохирлын үнэлгээний итгэмжлийн тухай хуулийг татсан. Тэгээд энэ хоёр хуулийг татаж сайжруулах төлөвлөгөөтэй татвуу эсвэл өмнөх ерөнхий сайдын шийдвэрээр энэ хуулийг татвуу гэдэг энэ дээр асуулт байна. Тэгээд энэтэй уялдуулаад энэ хоёр хууль маань бас зөвшөөрлийн тухай хуультай нэлээд уялдана. Эдийн засгт одоо төрийн оролцож байгаа хамгийн том хэлбэрүүдийн нэг бол зөвшөөрлийн тухай хууль. Тэгээд зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй энэ хуулийн төсөлтөд ажлын хэсгийг хахаж байгаа хувьд бол зөвшөөрөл олгож 400 зөвшөөрөл тус бүрээр нь ярилцсан. Тэгэхээр зөвшөөрөл олгогч байгууллагуудын хувьд бол бас хуулийг буруугаар хэрэгэлдэг, дутуу тайлбарладаг, хуулийн шаардаагүй зүйлүүдийг шаарддаг ийм зүйлүүд нэлээд анзаарч байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад цахимжуулах зайлшгүй шаардлагууд байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр ч гэсэн төрийн байгууллагуудаас зөвшөөрөл олох үйл ажиллагаа бүрэн цахимжуулна гэдэг. Тэгээд эдийн засгийн хөгжлийн яамн дээр болон лицензийг мэн гээд цахим платформ бий болцсон байхад зарим яамдууд одоо болтол энийг ашиглахгүй зориуд санаатаагаар зарим нь бүр авилгалтай тэмцэх газраас хүртэл энийг цахим болгоо гэдэг шаардлагуудыг тавьж чинь энэ өөрөө эрсдлийг нэмэгдүүлж чинь гээд байгаа мөртлөө асуудлаа шийдэхгүй байна. Тэгэхээр энэ чиглэлээр та ерөнхий сайд болоод яг энэ цахимжуулалт дээр энэ яамдуудыг гэр шахахгүй энийг одоо тодорхой хугацаа тавиа шахаад энэ хуулийн хэрэгжилтийг илүү хялбар болгох шаардлага харагдаж байгаа. Хоёрдугаарт нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг сая өнөөдөр хууль зүйн болон эдийн засгийн байнгоор хамтарсан байнгаараар хилцсэн. Тэгэхээр энэ дээр нэг зорилт нь болохоор хувийн хвшлийн нэмэгдэл өртгийн дотоодын нэвтрүүлэгтөнд эзлэх харьцааг зорилт түвшин 76.2 байсныг энэ он 77 болгоно гэж 25 он 77 болгоно гэж зорилт түвшин тавьсан боловч энийг буулгаад суур түвшингөөсөө буулгаад 72.5 болгосон байна. Энэ нөгөө талаасаа бас төсвийн зарлагыг 2023 онд төсвийн дотоодын нэвтрүүлэгтийн 32-т тэнцэж байсан зардлыг шинэ засгийн газар 38.3% болгож жишээлбэл оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын үед нэмэгдүүлж ирснийг энэ 25 онд 35.1 болгож ингээд бууруулсан байна. Тэгээ Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр дээр болохоор төсвийн зарлагыг дотоодын нэвтрүүлэгтийн 25% хүргэнэ гэж заасан ба тэр энэ чиглэл рүүгээ явах уу хэд үргэж чадах вэ гэдэг ийм хоёр асуулт баярлалаа. За уулзрал гишүүн хариулъя. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Стандарт тохирлын үнэлгээний хууль бол зөвшөөрлийн хуультай яг таг уялдах ёстой. Яагаад гэвэл зөвшөөрлийн хуулиар 110 зөвшөөрөл мэргэжлийн холбоонд шилжих, тусгай зөвшөөрөл бараг 20 орчмоор багасгах, энгийн зөвшөөрлийн тоо нэмэгдэх, тэгээд түүнд бичигдээгүй бол бус төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл тооцохгүй. Бус бүх төрлийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх болцоо бүрдүүлнэ. Тэгэхээр стандарт тохирлын үнэлгээний хууль бол өөрөө нэг үндсэн стандарт тохирлын үнэлгээнүүдийг нь тавьж хүн амын эрүүл ахуй, аюулгүй байдал бусад тэр аюулгүй байдлыг хангах талаас нь хэрэгжиж энэ амьтаа байх. Тийм учраас стандарт тохирлын үнэлгээний хуулийг бол таны ажлын хэсэг зөвшөөрлийн хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа учраас шинэ засгийн газар бүрдээд эхний ажил бол байна гэдгийг танд хэлье. Зөвшөөрөл мэдээллийн хуулийг бол цахим хөгжлийн сайд байхаас хойш ажиллаж боловсруулж тэгээ яг өргөн мэдүүлэх гэхээр 90 хуулийн дунд нь засгийн газар дээр гээгч гээд байдаг байсан. Тэгээ сая их хурлын даргын хуваар сонгогдсныхоо дараа гишүүнийхээ бланкн дээр алсуурын ган үеиг болон бусад гишүүдтэй хамтраа өргөн мэдүүлсэн. Харин 90 хуулийг та бараг 20 гаруй хилцүүлэг хийгээд их ажлын хэсгийг их сайн анхалж ажиллаж байгаад би их талархалтай байгаа. Та энэ хуулийг баталж өгвөл их хурлаар энэ ажлын анхны хилцүүлгийг хийгдээ батлагчвал аймаг орон нутаг улсын төвшөнд энэ зөвшөөрлийн хуулийг шахнаа. Хүн суртал гогтгийг мултлах энэ дүрм журмыг САТ-ээс арилгах ажлуудыг гүйцэтгэх засаглалын хувьд бол шахаж ажиллана гэдгийг хэлье. Эдийн засгийн эрх чөлөөний хууль яагаад татагдсан бэ гэвэл энэ хууль уг нь 21 хууль дагсан байсан тухайн үед. Тэгсэн чинь нөгөө яамдуудаа санал авч тойрсоор байгаад яам болгоо нөгөө хувийн эрх мэдлийн асуудлыг чинь эрх мэдлийн татаж авж байгаа ойлголт учраас ингээд нэг баахан санал өгсөөр байгаад сүүлдээ тэр зөвшөөрөл эдийн засгийн эрх чөлөөний хууль орж ирэхдээ хүүхд тасрах хууль гэдэг нэг хууль дагцсан орж ирсэн. Тэгэхээр нөгөө их хурлын гишүүдийн шүүмжлээд байгаа нь аргагүй шүү дээ. Энэ хууль чинь дагсан хуулиудтай орж хэрэгжих ёстой. Тэгэхээр
ардын намын бүлэгч тэр ардчилсан намын бүлэгч тэр нэгдээд энэ эдийн засгийн хэрэгжүүлээний хуулийн концепцээр нэгдчихвэл энэ хуулиа авч орж ирээд одоо хэрэгжүүлэх болцоо бүрэн байгаа гэж ингэж бодож байгаа. Тэгээ энэ зөвшөөрөл байхгүй болцсондоо биш. Энэ чинь бараг 2957 стандарт хэрэгжиж байгааг нь цомхон болгоод стандартуудыг тавьчих юм бол хүн амын эрүүл ахуй аюулгүй байдалд бол тэмсвэргээр нөлөөлөд байхгүй. Ер нь хөдөлмөрлөлийн хий бүтээ гэсэн хэн бүрийг дэмждэг ийм л одоо засгийн газар бүрдэх ёстой л гэж одоо би бол гол бодлогоо барьж ажиллаж байгаа гэдгийг бол хэлье. Сархтын золбохоор гүшүүн.